Би Thailand явж заа унмаар. Yeah. Саватика. Сайн байцгаана шүү байна. Explain content-д өргөдөж ирсэн бай. Тэгээ өнөөдөр та бүхэнд Toyota дуурийнхаа талаар тайлбарлах болно. Би яагаад Toyota гэж нэрлсэн бэ гэхээр ер нь бол би нэг Toyota-тай байсан л та. Тэнцэнэ ер нь дуу муугаа бичдэг. Тэр найзуудтайгаа ер нь Toyota-тай явдаг банк. Энэ бол яг энэ дууны яг бүрэн утга нь бол яг Toyota-гаас эхэлсэн. Одоо гоё машинд суунаал гэсэн утгатай. Ер нь дуу байхгүй юу? Ер нь бол бүх struggle бүх юмудаа дуулдаг. Ер нь burnout болсон үед нь штэ нэг юу ч гахгүй амар хэцүү. Яг тэр үедээ тэрийг хийжсэн. Тэгээд хоёр дахь бадгийн яг маргааш нь дуусгаж ирсэн. Ер нь бол миний music video бол амар low budget-аар бүтсэн. Бараг энэ клип бараг нэг 300 мянган төгрөгөөр бүтсэн юм. Тий. Найзуудын хангалттай. Тэгээд Hero Lord гээд хосоог манай найз ер нь миний видеонуудыг хийдэг байсан л та. Heartless тэгээд Toyota энэ хоёрыг хийсэн. Ер нь бол би энэ дог найзуудтай бас зориулсан гэж боддоо шүү дээ. Yeah. Тэгээд хэсэг байдаг шүү дээ. Ер нь идэх чуулгүй байсан уу сайхан. Монхоо чиний найз нөхөд дайсан. Сайн үдэ ансан. Нэрийн төлд найрсанд хайсан. Зурган үлд сайрнын андрын зөвхөн дотор үгс мөхөд хайрлан. Тайтгар чамайг алхах түшээ зогсон наартан. Шигэн тийгээ шаасан гэж хэлэхэд би даан баатам. Хоосон бодол шатан микрофон акустик хавта. Бидэн тэр туслаагүй бистанаар бүгд ашиг хаарсан гэд. Яг энэ хэсэг бол амар тийм emotional хэсэгтэй. Яг the facts bro. Chicken fact bro. Yeah, ер нь бол хинч туслаагүй бид нэр хинээс ч үуч аваагүй. Хинч байгаагүй. Ашиг харсан хүмүүс л байсан. Гэхдээ бид нар ер нь бүгдийг тгээс эхлүүлсэн. Өөртөө чадсан гэж гэх юм уу та одоо ер нь тийм. Сайн явдаг, муу үлддэг гэдэг шиг. Тэгээ би муугаараа байжлаа. Энэ дууны нэрийг нэг миний сонсох залуу яг шивүүлсэн над руу явуулчихсан. Ингээд даалгавчтай шүү Toyota гэж. Зэн дунд амар туртаа миний амьдралыг өөрчилсөн гэж хэлж илээ. Тэгэхээр миний амьдралыг ч гэсэн юунаас өөрчилсөн гэж би боддог. Олон хүний амьдралыг өөрчилсөн байх гэж найдаж байна. Тэгээ олон хүн ч гэсэн тус юм эсвэл яг ганцаараа байх үед нь хань болдог ч юм уу. Тийм дуу байгаасаа гэж юу хүсдэг. Тэгээ миний хамгийн хайртай дуунуудын нэрэлтэй. Энэ дуу бол Миний үндсэн мэрэгжил би бол тоогооч хүнсний технологич гэдэг мэрэгчдэр хүнсний политехник коллеж төгсөж исэн. Энэ мэрэгчлэрээ би 3-4 жил ажилласан. Би тийм хүнсний салбарт ер нь оюутан байхаас ажилласан гэхээр бараг 5-6 жил юу ажилласан. Бэд юм аа. Тэгээд би нарийн боо ер нь голцоо идэг. Bakery тарттай гоё янз бүрийн хийх дуртай cheesecake гэлээ. Тэгээд би ер нь боддтой юм аа. Би тэгтээ эзэн нэгэн цагт угаасаа би банк rapper байхгүй штэ. Банк rapper байхгүй. Эзэн нэгэн цагт би нэг жижигхэн гоё bakery-ний газар тэ кофе мафегаар үйлчлдэг гоё кейк гаргадаг тийм нэг жижигхэн гоё газартай болъё гэж ер нь боддог. Би аялахыг хүсэж байна. Яг өөр орнуудаар, аялж үзээгүй орнуудаар аялаад тухайн орныхон соёлтой танилцаад гоё дурсамж бүтээхийг хүсэж байна. Би Thailand явж заа унмаар. Yeah. Саватика. Юун багсаг ямар ч юм дээр нь багсаг тийм фейл байдаг. Яг хүснээрээ гаргаж чаддгүй.
Одоо яг нэг клип хийлээ. Би ямар нэгэн клип харсан, ямар нэгэн дотроо вижн төсөөлсөн байгаа штэ. Яг тэрэндээ хүрэхгүй жоохон фейлддэг ер нь. Ямар нэгэн шалтгаанаас болоод. Гэхдээ хамгийн амар фейлдэж байсан дуу гэх юм бол Go Away гэдэг дуу. Тэр миний хүслээ болоогүй. Тэр дууны music video. Үүнийг хэлэхэд fucking trash shit. Тэгтээ би тэр дуундаа хайртай. Баярлалаа. Чи артист юм чи амар баян те. Чи артист юм чи надад юу мэрч. Одоо чи намайг одоо даах хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тэр fucking амтлан жаа сайн шүү дээ. Би тэгтээ артист тэгтээ би мөнгө олдог ч гэсэн би олсон мөнгөөр нь хвчлээ уран бүтээл рүүгээ сайжруулахын тулд зарцуулдаг. Тэ энэ бас тийм амар юм биш үү? Тэгээд дууга бас ингэдэг. Хүмүүс ингэдэг шүү дээ. Дуу хийх амар амархан гэж боддог зарим. Яг өөртөө шаардах юм шиг зарим нь яг бодож одоо шүүмжилдэг ч юм уу те. Бас амар тийм нэг зарим хүмүүс яг чи ийм дуу хийгээч, чи ийм юм хийвэл гоё юм биш үү? Би надад яг өөрийнхөө үзэл бодлыг тодорхойдог л та. Тэр нь бол таалагддаг. Би яг өөрийнхөө хийх ёстой юм мэдж байгаа. Чиний хүссэн хариултыг би өгөх шаардлагагүй. Чиний хүсэж байгаа хариултыг магадгүй өөр хамтлагийн дуучин ч юм уу өгчих байх гэж би бодож байна. Надад цагаа өрсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Сабадика.